За өнөөдрийн цахим сургалтаар багш нь та бүгдэд балархай агшигын зөвлөрүүлэх үүргийн мэдлэгтэй нь сэргэн сануулъя. За балархай агшигын зөвлөрүүлэх үүрэг маань дан зөвлөрүүлэх үүрэгтэй буюу давхар зөвлөрүүлэх үүрэгтэй гэсэн хоёр хувилбараар гарч ирж байна. Дан зөвлөрүүлэх үүрэгтэй үгийг бүгдээрээ харъя. За хориг, хоргийг гэж байна тий. За хоргийг гэдгийн балархай агшиг нь хаана байна найзуудаа? Багш нь балархай агшгуудыг улаан өнгөөр тэмдэглэсэн байна. За балархай агшиг маань өмнөө байрлах гэгүүлэгчийг зөвлөрүүлж байна. За балархай агшиг өмнө ганцхан байгаа учраас дан гэгүүлэгчийг зөвлөрүүлж байна гэж харж болох нь. За энэ дан гэгүүлэгчээр зөвлөрүүлэх үүргээр орсон балархай агшиг маань залгуур залгахдаа гэгдэхгүй байх нэ. За дараагийн үг маань хормын. Балархай агшиг багш нь улаанаар тэмдэглэсэн өмнөө байрлаж байгаа гэгүүлэгчийг зөвлөрүүлж байна. Урт гişгээр гэсэн залгуур залгахад зөвлөрсөн гэгүүлэгч маань гэгдэхгүй байх нэ. За охиныг гэдэг жишээ байна. Одоо бүгдээрээ давхар зөвлөрүүлэх үүрэгтэй нүгэн дээр харъя. Хонгилоос гэдэг үгийн балархай агшиг багш нь улаан өнгөөр тэмдэглэсэн тийм ээ. За балархай агшиг өмнө хэдэн гэгүүлэгчийг шаруулгасан байна багш нь? 2 гэгүүлэгч байна. Тэгвэл энэ балархай агшиг маань г буюу энийг давхар зөвлөрүүлж байгаа юм байна. За давхар зөвлөрүүлж байгаа үүргээр орсон балархай агшиг маань муу айдал залгуур залгахад гэгдэхгүй байх нь. За энэ зөвлөрж байгаа гэгүүлэгчийг хамгийн хялбараар харах боломжтой хувилбар байдаг. Иш гэгүүлэгчээс бусад гэгүүлэгчийн өмнө л ард орсон байх юм бол энэ балархай агшиг маань дан буюу давхар хувилбараар зөвлөрүүлэх боломжтой байх нэ. За ингээд бичлэгээ тухлан суусан найдвуудаа дараагийн сорилтын амжилт хүсье.